So who is God? За тэгвэл Бурхан гэж юу юм? Every one of us has an idea of who God is. Бурханы тухай хүн болгонд өөрийн гэсэн ойлголт байдаг тийм үү? And some of us may not think that God exists. Бидний зарим магадгүй Бурхан байхгүй гэж боддог хүн биш болно. Some of us may believe that there are many different gods. Харин зарим нь бүр маш олон Бурхан байна гэж үздэг хүн байж болно. Well, certainly many people believe that there are many different spirits. Тэгвэл зарим хүмүүсд бол маш олон онгод тэнгэрүүд гэж байна гэж үздэг хүмүүс бас байдаг. Are those spirits God? Тэгээд тэдгээр онгодууд, тэдгээр тэнгэрүүд нь Бурхан муу юм бол. When Mongolia was under the Soviets said there is no God. Тэгэхээр монголчуудад одоо коммунистийн үедээ зөвлөлтийн дор байсан. Тэгэхээр зөвлөлтүүд бол Бурхан гэж байхгүй гэж үздэг. The Soviets persecuted the Buddhist lamas and they persecuted religious people. Хэрвээ Монголын түүхийг үзэх юм бол зөвлөлтүүд одоо коммунистууд хаангаар хийхдээ одоо шашинлаг ийм шүтлэгтэй хүмүүсийг хавчдаг байсан. Because they were convinced that God did not exist. Яг гэвэл коммунистуудын үед бол Бурхан гэж юусоо байхгүй шүү. But in the last 25 years, Mongolians have come back to a belief in some sort of God. Гэвч харин өнгөрсөн 25 жилийн туршид харин Монголд энэ шашин Бурхан итгэх явдал маань харин буцаж ирж байна. The Soviet idea that there is no God apparently did not work. Тэгэхээр юу гэж дүгнж болох вэ гэхээр коммунистуудын тэр Бурхан байхгүй гэдэг тэр санаа This is one of Mongolia's poets, and this is what he wrote about this time. Тэгэхээр энэ коммунизмын энэ үеийн тухай яруу найрагч Ринчний Чойронгоо ингэж хэлсэн байна. He was in jail when he wrote this in 1970. Тэр 1970 онд шоронд байхдаа ингэж бичжээ. We tried to renounce God and worship a one-man rule instead. Stalinism. Бид Бурханаа хаж ганц хүний иргэшээд мөрөх болсон Сталинизмыг хэлж байна. We smell the blood from the confusions and mistakes we have made. Бид төөрөг гаргасан алдаанасаа болж цусан тутгалсан. When rushing to develop our country, we turned in the wrong directions, but we patched all our mistakes and established socialist rule. Тэгэхээр хөгжүүлж ярьсаар бид буруу замаар оджээ. Гэвч бид алдаа дутагдлаа алдаж социалист засаглалыг байгуулсан юм а гэж. So according to Choynam, the idea of forgetting about God just did not work. Тэгэхээр Чойрны хувьд бол Бурхан байхгүй гэдэг энэ үзэлд ерөөсөө нөлөөлөөгүй байх юм шүү дээ. Түүний хувьд бүтэхгүй зүйл байж. We tried to forget God, but it didn't work. Бид Бурханаа халах гэж оролцсон. Гэхдээ энэ нь бүтээгүй. And he said, in the process, we made mistakes. Ингэх явцдаа бид нар маш олон алдаа гаргасан гэж хэлсэн. Is God the eternal blue sky? Тэгэхээр Бурхан гэдэг мөнх хөг тэнгэрийн болов. That makes a lot of sense because you see a lot of blue sky in Mongolia. Тэгэхээр Монгол хүний хувьд бол ингэж ойлгох бас дуртай байдаг. Яагаад вэ гэвэл монголчин хөг тэнгэрийн орн шүү дээ. If you have not traveled very much, it may be difficult for you to realize how beautiful Mongolia is. Хэрвээ та гадагшаа нэг их явж үзээгүй бол Монголын тэнгэр ямар сайхан байдгийг хараахан төсөөлөхгүй баха. In many other places, you cannot see the vast expanse of the sky and the mountains and the valleys the way you see it here in Mongolia. Тэгэхээр дэлхийн нэлээд хэдэн улсад ихэнх газар ерөнхийдөө Монгол хардаг шиг ийм сайхан ууд ус толгодоо ингээд цэлэг хараад байж байгаа ийм улсад So it's reasonable to conclude that the nomads for centuries believed that the only God was the sky. Тийм учраас олон зүгний туршид Монгол хүмүүс маань за бидний Бурхан бол хөг тэнгэр юм байна гэж боддог байхыг энийг бас ойлгоход бас Certainly Genghis Khan believed that. Тэгэхээр Чингис хаан бас тэр хөг тэнгэрт мөнх тэнгэрт итгэдэг байсан. In fact, Genghis Khan believed that he was led by God to take up his conquest across the world. Тэгэхээр Чингис хаан өөрийгөө ерөнхийдөө дэлхийн дахныг эзлэх энэ зүйл бол Бурханы хүсэл гэж итгэдэг байжээ. He was known as the whip of God. Чингис хааныг бол бусад үндэстнүүд Бурханы ташуур гэж үздэг байж. In 1220, one time he was
in a campaign against the Muslim countries. За 1220 оны үед тэр нэгэн исламын шашинтай улсын эсрэг аяндаа хийж байж. And as he approached Bukhara, a big city that he took over, this is what he said. Тэгээд Бухар хот руу дайралтаа Чингис хаан ингэж хэлсэн юм. He gathered all the rich people, all the powerful people, and he lectured them. Тэгээд тэр Бухар хотын бүхий л одоо элит хүмүүсийг дээдчүүдийг цуглуулад ингэж хэлж. And he said to them, if you had not committed great sins, God would not have sent a punishment like me upon you. Тэгэхээр ингэж хэлж, хэрэг та нар үлэм жагсан нүгэл үйлдэггүй байсан бол Бурхан та нар дээр над шиг хатуу шийдэглийг болохгүй байх байсан гэж хэлсэн. So Genghis Khan believed that he was the emissary, he was the messenger of God for judgment upon other nations. Тэгэхээр Чингис хаан өөрийгөө тийм үү бусад үндэстнүүдийг шүүх Бурханы ташуур гэж үздэг байж. A recent book talks about Genghis Khan and the quest for God. Тэгээд дөнгөж хамгийн сүүл Чингис хааны тухай гарсан ном бол энэ ном байна. Энэ номон дээр Чингис хаан болон Бурханыг олох аяг гэсэн ийм нэртэй ном байна. You know that Genghis Khan had 4 sons. Чингис хаан 4 хүүтэй байсан та бүхэн санаж байгаа. You know that the great Khan was the 3rd son, Odigay. Тэгэхээр Чингис хааныг залхамжилсан дараагийн хаан түүний 3 дахь болох өгөөдөө хаан байсан. And one of his sons made this statement. Тэгээд Чингис хааны аж өгөөдөө Гуйг хаан ингэж хэлсэн байт. By virtue of God, all realms have been granted to us. Without the order of God, how could anyone do anything? Тэгэхээр Гуйг хаан бол ингэж хэлсэн байт. Бурхны нэгүсээр бүх хаанчлууд бидэнд өгөгдөжээ. Бурхны таалалгүйгээр аливаа хүн юу хийж чадах юм бэ гэж асуусан байт. So the family of Genghis Khan believed that they were directed by God to do what they were doing. Тэгэхээр Чингис хаан болон түүний гэр бүлийнх нь өөрсдийнхөө хийж байгаа зүйлийг Бурхны хүсэл гэж үздэг байсан байж тээ. Now the question is, what kind of God did they believe in? Одоо хамгийн гол нь Чингис хаан ямар Бурхны тухай ярьж ирсэн болоо. One of the great legacies of Genghis Khan can be summarized in 4 great accomplishments. Тэгэхээр саяны тэр номон дээр Чингис хааны яг дэлхийд үлдэж үлдээсэн үеийг 4 зүйлийг одоо дурдсан байдаг. Хамгийн том Genghis Khan brought for the first time in Mongol history the rule of law and established that rule. Тэгэхээр Монголын түүхэн Чингис хаан хамгийн анх хувь засаг гэдэг ийм юм гаргаж ирсэн. He also introduced participatory government in his realm. Тэгээд мөн олон аймагуудыг нэгтгэсэн эмслийн засгийн газар гэдэг ийм зүйлийг байгуулсан. Those became the building blocks of today's democracy. Тэгэхээр өнөөдрийн энэ ардчлал гэдэг юм чинь яг тэр үед хийж исэн байх юм шүү дээ. Genghis Khan had the vision and the wisdom of bringing equality under the law. Тэгэхээр Чингис хаан бол хуультай эгэгтэйц дорц ялгаагүй бүгд захирагддаг ийм зүйлийг гаргаж ирсэн. For example, people could worship whoever God they wanted to. They had freedom to worship God any way they wished. Тэгэхээр өөрөөр хэлбэл альва хүн өөрийнхөө хүссэн тэр шүтдэг тэр бурхандаа мөр эрхийн Чингис хаан болгосон байдаг. At that time, no other monarch was doing that in no other countries. Дэлхийн дахин тэр үед юм тийм их чөлөө шашны эрх гэдэг ийм чөлөөтэй шүтдэг хэрэг байдаггүй. And of course, Genghis Khan brought a lot towards human rights, benefiting people and giving them personal rights. Тэгэхээр Чингис хааны одоо байгуулсан энэ засаглалаас ч тийм үү хүний эрх гэдэг ийм зүйлээс үүссэн хүмүүс маш олон эрхийг өгсөн байдаг. After the Soviets left, Mongolia experienced a resurgence of spiritual renewal. За тэгвэл зөвлөлтүүдийг явуулсны дараа Монгол улсад бол ийм сүнслэг зүйлсийг тийм бурхан шүтэн мөрөх ийм ядас хэрэгсэн. But that was based primarily on shamanism. Гэхдээ энэ маань яг сэргсний юугаар харах вэ гэхээр одоо бөө мөргөл илүү их дэлгэрч байгаа байдлаас бид нар үүнийг олж харж байна. The shamanic practices that they had experienced there, that their ancestors had experienced for centuries before.
Тэгэхээр энэ бөөн мөрөглийг бол зөвхөн одоо үеч үтэй байгаа юм биш. Бас эрт дээр үеэс бас Монгол хүмүүс шүтсээр ирсэн. At the time of the Soviets had killed many of the shamans. Тэгэхээр зөвлөлтүүд бол тэ Оросууд яг тэр тухайн коммунистууд тэр юунуудыг бөөнрийг бол маш олноор нь сэлбэгдүүлсэн байдаг. Only a few dozen of them survived by 1990. 1990-ад оны үед гэх юм бол тэр бөөгийн уламжлалыг авч үлдсэн хүмүүс бас цөөхөн хуруу дарахаар цөөхөн байсан. But now there are tens of thousands of shamans in this country. Одоо тэгтэл яг одоо ингээд аваад үзэх юм бол Монгол улсад одоо хэдэн мянгаараа бөөнөр байна. And they're the ones that supposedly communicate with the spirit world and bring the spirits in connection with people. Тэгэхээр одоо бөөдрийн гол хийдэг зүйл нь бол тэр онгод одоо тэнгэртэй харьцаж тэг хүмүүсийн одоо тэр хүмүүст одоо юу холбоо тогтоож өгөх ийм үргийг гүйцэтгэв. Some of these shamans call Jesus Christ a powerful shaman. Тэгтэл зарим нэг бөөж Есүс Христийн тухай юу гэж хэлсэн бэ гэвэл Есүс бол маш хүчтэй одоо бөө юм а гэж хэлсэн байдаг. Маш хүчтэй бөө. That may surprise some of us. Тэгэхээр зарим хүмүүсийг бол энэ зүйл бол гайхшруулдаг. Why would they call Jesus a shaman? Есүсийг яагаад бөө гэж нэрлээд байгаа болов? Primarily for two reasons. Хоёр шалтгаан байна. One, because Jesus healed people all the time. Яагаад гэвэл нэгдүгээр Есүс хүмүүсийг эдгээсэн. And one of the activities of the shamans is to heal people. Тэгэхээр бөөдөр бол бас хүмүүсийг эдгээдэг. And the other one is because Jesus rose from the dead. Тэгээд хоёр дахь том шалтгаан нь Есүс үхлээс амьсан. Was Jesus a shaman? Тэгэхээр Есүс бөө байсан болов? We're going to answer that question on the last night of our meeting. Тэгэхээр энэ тухай бид нэр хамгийн сүүлийн буюу 5 өдрийн семинараар энэ тухай. So the question remains for us today, which God are we talking about? За тэгвэл өнөөдрийн хамгийн чухал асуулт нь яг аль бурхан гэж аль бурханы тухай бид ярих гэдэг юм. The Buddhists believe that God is basically everywhere. It's in nature, He's everywhere. Тэгэхээр буддистууд бол бурхан бүхний дотор оршиж байна. Байгаль дэлхий дээр хаасаг уутус мод энэ бүхэнд урмал нөгөө бүгд нь байна гэж үздэг. The Buddhists believe there is no personal God. God is simply basically an energy, an essence. Тэгэхээр буддистуудын хувьд бол ямар нэгэн бурхан гэдээ оршихгүй бодгал байдаггүй харин бурхан гэдэг зүгээр юм энергтэй сайн энерги байдаг гэсэн ийм ойлголтоор үзэж байна. The shamanists believe in the spirit world. За харин бөө мөргөлийн бөөнөр болохоор одоо бурханд олон сүнс байна, онгод гэж байна гэж үздэг. And there are many spirits and they need to be known and communicated with. Тэгэхээр энэ ертөнцийн маш олон сүнс, маш олон онгод байна. Тэднэртэй холбоо тогтоож, харьцаа тогтоох хэрэгтэй гэж үздэг. And the Bible presents a different God. Харин Библиэр бол арай өөр зүйлийг хэлдэг. The Bible presents a God who is the creator of the whole universe, not just this earth. Тэгэхээр бурхан болохоор Библиэр болохоор зөвхөн энэ дэлхийг ч биш дээ бүх ертөнцийг бүтээсэн бурханы тухай ярьдаг. And it presents a God who is personal. It is interested in each individual. Тэгэхээр Библиэр бол бод талаар оршдог те хүн болгонтой хувийн харилцаа тогтоодог ийм бурханы тухай, хувьчлан харилцдаг ийм бурханы тухай ярьдаг. Genghis Khan knew God existed. He knew God had power, but he didn't know many other things about God that you and I can know today. За тэгвэл Чингис хаан бурханы оршин байгааг мөн түүний хүчтэй гэдгийг мэдэж байсан боловч түнд бурханы тухай мэдэхгүй маш их зүйлс байсан. Харин бид нар өнөөдөр энэ бүхнийг мэдэж болно. One of the most interesting verses in the Bible is found in Ecclesiastes chapter 3. За тэгэхээр бид бүхний Ecclesiastes 3:11 says, God has put eternity in the hearts of men. За тэгвэл Библиэлд хэлсэн байдаг. Библиэлд болохоор бурхан хүмүүсийн зүрх сэтгэл дотор үнхийг тавьсан, байгуулсан гэж хэлсэн байдаг. What does that mean? Энэ маань юу гэсэн үг вэ? It means that for every human being, whether they know God or not, they have a sense in their heart that there is a God who
is ruler over all. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэвэл Бурханд итгэдэгч вэ? Бурханд итгэдэггүйч вэ? Бүх хүмүүс зүр сэтгэл дотроо бүхнийг захирдаг Бурхан байна гэсэн ийм мэдрэмжтэй байдгаа гэсэн үг. The Bible portrays that God as a God of power, Тэгэхээр Библиэлд энэ Бурханыг хүч чадлын Бурхан гэж хэлсэн. a God of great power. Үнэхээр агуу хүчтэй Бурхан гэж хэлсэн байдаг. Let's take a look at that for a moment. Энэ тухай бүгдээрээ хэсэг үзье. The first people who knew God were Adam and Eve. За хамгийн анх Бурханыг мэдсэн улсууд бол Адам, Ив гэдэг хоёр хүн байсан. But in one or two generations, many of his descendants forgot about God. За тэгтэл Адам, Ив хоёрын үр хүүхдүүд нэг хэдэн буй үлрэн өнгөрсөний дараа Бурханыг мартсан. And they started worshiping spirits. Тэгээд өөр Бурханад онготод янз бүрийн шүтэнүүд мөргөж хэлсэн. The world went from bad to worse until a flood covered the whole earth and destroyed human beings. Тэгээд энэ дэлхийг бүр хүчирхийллээр дүүрээд тэгээд дэлхий дээр усан галуу юуж бүх хүмүүс нас орсон гэдэг. Shortly after that, God decided to use one person to begin again in the Тэгээд бүх world. хүмүүсийг тэгэж үгсний дараагаар Бурхан ганцхан хүнээс дахин хүн төрлөختнийг байгуулсан. And so he called Abraham, somebody who lived in Iraq, in what is today Iraq. Тэгэхээр хожим нь амьд гарсан тэр хүмүүсийн дундаас Бурханы дуудсан тэр цорын гац хүн бол өнөөдрийн Иракийн нутагт And so they spent nearly 400 years in slavery in Egypt. ингээд Авраамийн хүүхдүүд Египтийн боолголоод 400 жилийн өнгөрөөсөн. Now you can only imagine how difficult life is when you're a slave. Тэгэхээр боол хүний амьдрал ер нь хэр хүнд хэцүү байдаг юм болоо. Энийг бид нөр төсөөлж чадахгүй байна. It's easy to get depressed. Тэгэхээр боол хүн бол амьдралаа хараад сэтгэлээр унах маш олон шалтгаан. You're full of doubts. Маш их эргэлзээ, тэнэгэлзээ дүүр. You have no power. Боол хүнд ямар ч ирэх мэдл байна. Somebody else is in charge of your life. Өөр хэн нэгэн таны амьдрах уу үхэхгүй гэдгийг шийдэх бол. But these were the people who knew about the true God. Тэгтэл энэ хүмүүс бол боол болсон энэ хүмүүс жинхэнэ Бурханы тухай мэддэг байж байна. And they couldn't understand why God would allow them to be slaves. Гэхдээ тэр хүмүүсийн ойлгохгүй зүйл нь энэ жинхэнэ үнэн Бурхан маань яагаад биднийг боол болгоцсон юм бэ гэдгийг ойлгохгүйсэн. But God had promised them through Abraham hundreds of years before that he would deliver them out of Egypt. За тэгэхээр Бурхан бүр хэдэн зуун жилийн өмнө өвөгдөөс Авраамаар дамжуулаад чиний хүүхдүүд боол болно. Гэхдээ би тэднийг Египтээс гаргана гэж амласан гэдэг. And he delivered them at the worst time when Egypt was the most powerful nation in the world. Тэгээд Бурхан тэднийг Египтээс аварсан тэр цаг мөчид бол Египт тухайн үед дэлхийн хамгийн хүчирхэг хаанч байсан яг тэр үед тохиолдсон юм. For that he used Moses. Энэ өөрийнхөө ард түмнийг аврахын тулд Бурхан Мосе гэдэг хүнийг ашиглав. He called Moses from the wilderness and said, "You will be my spokesperson. You will talk with Pharaoh and ask him to let my people go." Тэгэхээр Мосе гэдэг хүнийг Бурхан дуудаад чи бол миний өмнөөс төлөөж ярих хүн болно. Чи фараон хаан дээр очиод миний ард түмнийг явуул гэж хэлэх болдог. Now you have to understand how difficult this could be. Тэгэхээр энэ ямар хэцүү үүрэг байсныг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Pharaoh was the most powerful person in the world at that time. Тэр үед бол фараон хаан гэдэг бол хамгийн хүчирхэг хүн No байсан шүү other дээ. country came close to the power that Egypt had then. Тэр тухайн үед бол ямар ч хаанчлал Египтийн танд хүрдэггүй байсан. In addition to that, the Egyptians had a multiplicity of gods, a multiplicity of spirits. Тэгээд дээрээс нь нэвэд Египтчууд маш олон бурхтад тэр битгээлтэй маш олон онготод шүтдэг ийм улсууд байсан. And they were used to seeing even miracles through the shamans that were in Egypt. Тэгээд Египтийн тэр өөнөр янз бүрийн гайхамшгуудыг үлдэж хүмүүсээ гайхшруулдаг байсан. And Moses was merely a shepherd man. He was a shepherder, a shepherd. Мосе бол зүгээр нэг ончин хүн байсан. How could he defy or face the most powerful person
on earth. Зүгээр нэг эгэл жирийн хончин хурж ирчээд дэлхий дээр хамгийн хүчтэй хүнийг яаж ингэж өгөөсөх юм бэ? Well, Moses had seen the power of God in the wilderness. Яагаад вэ гэвэл Мосе Бурхны хүчийг цүлд нүдэрээ үзсэн юм. God spoke to him through a burning bush that would not be burned up. Тэгэхээр Бурхан Мосетэй ярихад бол яг тэр шатаж байгаа бутаар дамжуулж ярьсан. Тэр бут нь шатаж байгаа мэт боловч хизээч одоо шатаж дуусахгүй байсан. Moses heard the voice of God very clearly. Тэгэхээр Мосе Бурхны тэр дуу хоолойг маш тодорхой сонссон. And he decided to obey God in spite of great odds against this project. Тэгэхээр тэрээр хэдий агуу одоо бэрхшээлтэй байсан ч гэсэн Бурхны үгийг дагахаар шийдсэн. So what did God do? Тэр Бурхан юу хийсэн бэ? God challenged the Pharaoh through Moses. Бурхан одоо Мосегоор дамжуулан фараон хааныг хаанта тэмцсэн гэдэг. And God said, if you do not let my people go, I will show you my power. Тэгэхээр Бурхан хэлсэн мэт. Хэрвээ чи миний ард түмнийг явуулахгүй бол би чамд өөрийнхөө хүчийг харуулах болно. Now the Pharaoh must have laughed at that because he was the most powerful person on earth. За хамгийн анх энийг сонсоод фараон хаан бол бүр инээд нүрсэн баг. Яг тэгвэл тэр хамгийн хүчтэй хаан байсан шүү. In addition, the Egyptians considered the Pharaoh a god. Тэгээд дээрээс нь нэмээд Египтчүүд өөрсдийнхөө фараон хааныг бол Бурхан гэж үздэг гэж. And so he must have said, your God, nobody can even see your God. How do you think he's going to be more powerful than I am? Тэгэхээр магадгүй фараон бол Мосед хандаад за чиний Бурхны чинь хэн ч харж чадахгүй. Тэ харагдахгүй Бурхны чинь хэн надаас хүчтэй гэж итгэх юм бэ гэж асуусан байж байна. When Pharaoh refused to listen to God, then God showed his power to him. Ингээд фараон хаан Бурхны үгийг сонсохоос татгацх үед нь Бурхан түнд хүчээ харуулсан гэдэг. You can see that the 10 plagues, you can read about that in the book of Exodus, chapter 7 to 11. Хэрвээ Библийн номыг Гитлэл номыг та бүхэн унших юм бол Гитлэл номын 7-оос 10 дугаар бүлэг 11 дугаар бүлэг дээр энэ тухай байдаг. God sent a plague against Egypt, against each one of their major gods of Egypt. Тэгэхээр Бурхан Египтийн дээр 10 гамшигыг болгосон. 10 гамшиг нь Египтийн гол шүтдэг 10 шүтэн дээр буусан байдаг. For example, the first god that got challenged was Hapi. Hapi was the god of the Nile. Тэгэхээр хамгийн анхны Бурхны тэ одоо шийдгсэн тэр одоо шүтэн нь юу байсан бэ гэвэл Хаби гэдэг шүтэн байсан. Энэ бол нийт бүрний Бурхан гэж. The Nile, Egypt is a very desert. It's only desert except for the river, the Nile River. Яг үндэ бол тэр газрын хэсэгтээ нийт бүрний сав газраас бусад газар нь бүгдээрээ цүлдсэн байдаг. And everything around the Nile can live, and everything outside of the Nile dies. Ингээд нийт бүрний сав газар байгаа бүгд амьдраад нийт бүрнээс холдсон, таслагдсан хүмүүс өгдөг байж. So the Egyptians consider the Nile a god, Hapi, the Hapi, god of the Nile. Тийм учраас тэр нийт бүрнөө Египтүүд амьдрал бэлтгэгчтэй Хаби буюу нийт бүрний Бурхан гэж үздэг. So what did God do? За тэгвэл Бурхан яасан бэ? He turned the waters of the Nile into blood. Бурхан тэдний мөрөгдөг тэр нийл мөрнийх нь усыг цус болгосон байдаг. And the fish all died. Тэгээд бүх загас нь үхсэн байдаг. And everything turned foul in like death. Тэгээд газар сайгууд цуснаас сууж бүр өмхөөрөө газар нь хөтлөмхөөрөө бүр яларсан байдаг. So thoughtful Egyptians must have thought, oh, the God of Moses is stronger than Hapi, the God of the Nile. Тэгэд яг тэр үед бол Египтэд бодсон. Оо, Мосе гэдэг энэ хүний Бурхан нь манай Хаби буюу энэ амьдрал хайрлагч нийл мөрний Бурханаас илүү хүчтэй байна гэж ойлгосон. The Egyptians had another god. They had Hept, the goddess, a frog, a goddess that looked like a frog. За тэгэхээр Египтчүүд бас өөр Гефт гэдэг нэртэй тий одоо мэлхийн тийм одоо Бурхан охин тэнгэр байдаг гэж. So God sent frogs as a plague that covered everything in Egypt. Everywhere you walked, there were frogs. The tables were full of frogs. The beds were full of frogs. Тэгэхээр Бурхан хоёр дахь гамшиг нь бол Египтийн нутаг даяар дүүрэн мэлхийгээр хурцсан. Хаасаагүй хаашаач болсон мэлхийнээс зайлах ямар ч арга байгаа. So some Egyptians must have thought,
how could Hept, the goddess of that looks like a frog, couldn't stop this? How could she not stop this? Тэгэхээр одоо магадгүй Египтчүүд бодсон энэ хэрвээ мэлхийн үнээр бурхан байсан бол яагаад энийг зогсоож чадахгүй байгаа юм бэ? Мосегийн бурхныг яагаад хоригж чадахгүй байгаа юм бэ гэж бодсон. Another god was the god of the earth. За тэгвэл өөр тэдний мөрөгдөг өөр нэгэн бурхан нь бол газрын бурхан буюу And so God asked Moses to throw dirt up, and it became lice. Тэгээд бурхан Мосед хэлсэн газраас шороо атгаа тэнгэр рүү цац. Тэгээд тэр шороо нь бөөс болно гэж хэлсэн бэ. Again, challenging another god of the Egyptians. Тэгээд яг үндэ энэ бол Египтчүүдийн хамгийн мөрөгдөг бас өөр нэгэн шүтэн байж. Another god was a fly god in Egypt. За Египтчүүдийн одоо тэр ялаан бас дүртэй тийм бурхан байдаг гэж. So God sent flies all over the country of Egypt that became a nuisance to everybody. Тэгтэл бурхны тушаалаар Египтийн улс даяар маш олон тэнгэр харанхуулмаар ялаа илгээж хүн болгоны хувьд бол тэр нэг шүтдэг бурхан нь бол ерөөсөө хог одоо юу гэдэг маш доошоо орсон байна. Two of the major gods of the Egyptians were Ammon and Hathor. За Египтчүүдийн өөр нэг шүтдэг одоо хоёр хосолмол бурхан байдаг. Тэр хоёр хосолмол бурхан Амон, Хатор гэдэг ийм хоёр They represented the cattle gods. Тэгэхээр ийм хоёр бурхан бол үхрийн дүртэй ийм бурхан. So what did God do? Тэгээд бурхан яасан бэлээ? He killed all the cattle of Egypt. Тэгэхээр бурхны 5 дахь гамшиг нь бол Египтийн бүх үхрнүүд үхсэн мэт. So Egyptians started to think the God of Moses is more powerful than our gods. Тэгээд Египтүүд тэр үед бодсон Мосегийн бурхан манай бурхнаас илүү хүчтэй байна гэдгийг ойлгосон. Another gods were this Serapis and Imhotep, who were healing gods. За мөн өөр нэг хосолмол бурхан эдгэрч бурхан байсан. Египтчүүдэд Serapis, Imhotep гэдэг ийм хоёр бурхан байж. What did God do? Энэ хоёр бурхан яасан бэлээ? He sent sores. Everybody had sores in their skins, and they were scratching themselves, and they couldn't be healed. Бурхан Египтийн хүн болгон дээр те хатиг ярыг шавуулсан байдаг. Тэр бурхандаа яаж мөргөө тэр хатиг яр нь идэхгүй байсан. So the Egyptians began to think, oh, the God of Moses is stronger than our gods. Яг тэр үед хүмүүс бас бодсон Мосегийн бурхан манай бурхнаас илүү юм а гэж бодсон. There was another god that Nut, the Egyptian goddess of the sky, and Shu, the god of the air. Тэгэхээр нүү тиймийг Египтийн тэнгэрийн бурхан байдаг шүү буюу агаарын бурхан гэж ийм бурхад байж. So what did God do? Тэгвэл бурхан яасан бэлээ? He hailed fire. Fire and hail rained from the sky. Бурхан тэнгэрээс гал ба мөндрийг бороо мэт оруулсан байдаг. And then there was another goddess who was the protector of the locust, the locust, the animal. За тэгвэл тэр тухайн үед бол өөрсдийнх нь одоо мас үргийг хамгаалагч одоо царцаан бурхан гэж байж. But God sent a plague of locusts that ate everything alive in Egypt. Тэгтэл бол бурхан тэдэн дээр маш их царцаануудыг илгээгээд Египтэд байсан ногоон бүх юмыг идүүлсэн. And obviously the goddess of the Egyptians that were supposed to protect from locusts couldn't do that. Тэгтэл Египтчүүдийн өөрсдийг нь нөгөө хамгаалагч гэдээсэн бурхан бол яаж чадаагүй. Another two major gods were the god Ra and the god Thoth, which are the gods of the sun and the moon. За Египтчүүдийн одоо маш одоо дээд шүтэнүүдийн нэг бол Ра, Тот гэдэг юм хоёр бурхан нар сарны бурхад байж. So what did God do to defy those gods? Бурхан ийм хоёр бурханы үгүйсгэх ямар зүйлийг хийсэн бэ? He sent darkness for 3 days. Бурхан бүр 3 өдөр шөнийн туршид Египтийн газрыг харанхуугаар The нөмрүүлсэн. sun did not shine for 3 days. Нар 3 өдөр гэрлээ өгөөгүй. The moon was not seen for 3 days. 3 өдөр 3 шөнө сар тэнгэрт мандаа. It was so dark they couldn't see the palm of their hands in front of their faces. Тэгэхээр асрыг харанхуй болоод хүмүүс бүр гарыгаа хээг хүртэл ингээд харж чадахгүй байсан. Тийм харанхуй болсон гэж хэлсэн. Again showing that the God of Moses was powerful, more powerful than the greatest gods of Egypt. Энэ нь бол хамгийн хүчтэй Египтийн хамгийн хүчтэй бурхнаас
Мосогийн бурхан илүү байсан байна гэдгийг харуулсан. Finally, Pharaoh. Pharaoh was considered the great god of Egypt. За хамгийн сүүлд нь Фарао хаан өөрөө Египтийн агуу бурхан тооцогддог байсан. He was a god that would live on forever in the afterlife. Тэгээд Фарао хааныг бол ард өмнө бол итгэдэг байсан. Хойд насндаа мөнх амьдрах ийм хаан юмаа гэж үздэг гэж. However, he could not avoid the death of his own son. Гэвч энэ Египтийн хаан Фарао өөрийнхөө өвгөн хүүг үхлээс авч чадаагүй. Finally, because of the overwhelming evidence of power, the Egyptians let the people of God go. Ингээд Бурхны хүчийг үзсний эцэст арга буюу Египтүүд Бурхны ард түмнийг чөлөөсөн байдаг. They recognized they have been vanquished by a God they could not see. Тэгээд тэд нар өөрсдийгөө бүр харж чадахгүй тийм Бурхнаа бүр няц даруулсан гэдгээ Египтүүд ойлгосон. And God led his people through the wilderness. Ингээд Бурхан өөрийнхөө ард түмнийг гаргаад цөлөөр дагуулсан явсан. And there were 2 million of it. Can you imagine 2 million people walking in the Тэгээд wilderness? та бүхэн төсөөлөд үзтээ Египтээс гарахдаа Израильчууд 2 саяулаа гэж 2 сая хүмүүс ингээд цөлөөр нүүдэлж ийнгээ бодоод үзтээ. That's more than the population of Ulaanbaatar walking in the wilderness. Улаанбаатарын бүх хүн амаас илүү олон хүмүүс цөлөөр туулан Египтээс гарсан байдаг. And when they came to the sea, they thought they were going to die. Тэгээд тэд нэр явсаар далай тулаад ирэнгүүт мухартаад өөрсдөө одоо фараоны гарт ороод үхнэ гэж бодсон. But God, in a mighty display of power, opened up the sea and made a dry land in between and made them walk right through it. Гэвч Бурхан тэдэнд агуу хүчээ харуулж далай хүртэл толоор нь хуурай газрыг ил гаргаад өөрийнхөө ард түмнийг тэр хуурай газар дээгүүр далай гатлуулсан. 2 million people walked next to high walls of water in Тэгэхээр the middle of the sea. 2 сая хүмүүсийн хуваагдсан тэр далайн дундуур хоёр тал нь өндөр усан хадны дундуур 2 сая хүн гаталсан байдаг. Why did God do this? Бурхан яагаад үнийг хийсэн болов? Because nobody knew who the true God of heaven was. Яагаад вэ гэвэл хинч жинхэнэ Тэнгэрийн Бурхан амьд Бурхан хий бэ гэдгийг мэдэхгүй байсан. Except for this group of slaves that were in Egypt. Зөвхөн тэр Египтэд байсан тэр хідэн боолчууд л мэддэг гэж. And when God did this, the word went out all over nations about the great power of God. Тэгээд Бурхан яг үүнийг хийх үед тухайн үед бол тэр үндэстэн болгоод Бурханы хийсэн энэ үйлсийг үндэстэн болгоны сонорт хүрсэн гэдэг. And people began to think and reevaluate again who God is. Who is God? Тэгээд улс үндэстнүүдийн хүмүүс өөрсдийнхөө Бурханы тухай яг энэ Бурхан чи хин бэ гэж бодож эхэлсэн. And they recognized that the gods of their own nations were not truly gods. Тэгээд өөрсдийнхөө үндэстний шүтдэг тэр Бурхтаа хараад энэ Бурхтууд ингэж чадахгүй гэдгийг тэд ойлгосон. That they were imposters. The true God of heaven is showing his power. Бүх үндэстнүүд жинхэнэ Бурхан гэдэг бол өөр байдаг юм байна. Ийм байдгүй байна гэдгийг бүх үндэстэн ойлгосон гэдэг. When the people of Israel finished crossing the sea, the Egyptian army was after them. За тэгэхээр Израилийн ард түмэн жигдэг дадаа дундуур гатлаад дуусгаад Египтийн цэргүүд тэдний араас нэхэж ирсэн байна. That was the most powerful army in the world. Тэгэхээр хараад дэлхийн хамгийн хүчтэй хайрын тэдний хойроос нэхэж ирж байна шүү дээ. Imagine the American military today, which is by far the most powerful military in the world. Тэгвэл өнөөдөр бол дэлхийн хамгийн хүчтэй одоо цэрэг хайрын бол Америкийн нэгдсэн улсад байна. God destroyed that army in a few minutes. Тэгвэл яг тухайн үеийн хамгийн хүчтэй хайрын Бурхан ерөөсө хэдхэн хормын дотор сүрүүлсэн байдаг. Now the most powerful nation in the world had nothing. Тэгээд яг энэ үйл явдлаас ус дэлхийн хамгийн хүчтэй улс үндэстэн юу ч хоцорсон. Their nation was destroyed through the plagues. Тэдний одоо өөрийнх нь газар нутаг бол Бурхны илгээсэн 10 хамжигаас бол сүрсэн. Their Pharaoh had drowned in the sea. Тэдний одоо өөрсдийнх нь хаан гэж хэлдэг байгаа фараон хаан бол далаад цэргүүдтэйгээ хамт живсэн. Their powerful army did not exist anymore. Тэдний нөгөө урдаа барьдаг төрөө барьдаг хүчрхэг цэрэг айрам нь одоо байхгүй болсон. God did this
Because at that time, those people needed a strong hand. That is the only way they could understand who the true God was. Тэгэхээр яг бурхан үүнийг хийсэн учир шалтгаан юу юм бэ гэвэл тухайн үеийн хүмүүс яг жинхэнэ бурхан гэж хэн байдгийг ойлгох тийм ингэж л ойлгохоос аргагүй байж. This is what God said to the people of Israel. Тэгэхээр бурхан Израилийн ард түмэнд ингэж хэлсэн байдаг. Remember this day that you're leaving Egypt. Чи энэ өдрийг санаарай гэж хэлсэн байна. Remember this day in which you went out of Egypt. Египтийн боогчлын гэрээс гарсан энэ өдрийг Out дуусгасан. of the house of bondage. Тэгээ боогчлын гэрээс чи гарсан юм шүү. For by a strong hand the Lord brought you out of this place. Учир нь эзэн та нарыг хүчирхэг мотраар энэ газраас гаргасан гэж хэлсэн байна. And so God led them through the desert. Тэгэхээр бурхан тэднийг ингээд сүлөөр дагуулж явсан байдаг. Led them through the Sinai desert. Синай цүл гэж алдартай цүл байдаг. Тэр цүлөөр дагуулж явсан. And taught them how to worship God and how to honor God over 40 years. Тэгээд энэ цүлд бурхан өөрийнхөө ард түмэнд яг жинхэнэ үнэн бурханд яаж мөрөх ёстой юм бэ? Яаж гүнзгийд үзүүлэх ёстой юм бэ? Тэгээд 40 жил зааж өгсөн байна. And then he led them to Palestine, what is known as Palestine today. Тэгээд тэгснийхаа дараа бурхан тэднийг өөрийнхөө амласан газар буюу өнөөдрийн Палестин гэдэг тэр газар руу дагуулж авсан. In this group of nomads, because that's what they were for 40 years, this group of nomads with no army dispossessed great armies in Palestine. Тэгэхээр тэр үеийг тухайн үеийн улс төрийн газар зургийг харуулж байгаа. Нөгөө цөлөөр 40 жил тэмсэн нөгөө нүүдэлч ямар зэрэг аян байхгүй нүүдэлч тэр олон зохион байгуулагдсан тухайн үеийн улс гүрнүүдийн зэргүүдэд дайдах байсан. So God began a nation that whose heart would be after him. Тэгэхээр бурхан зөвхөн өөрт нь итгэдэг ийм улс үндэстнийг байгуулахаар шийдсэн байна. And God intended to bless all other nations through that nation. Тэгээд тэр үндэстнүүдээр тэр үндэстнэр онцгой үндэстнэр дамжуулаад дэлхийн бүх улсуудыг бурхан ерөөхийг хүсжээ. God intended to use that nation to show others who the true God was. Тэгэхээр энэ онцгой ард түмэнд тохиолдсон үйл явдлыг хараад бусад үндэстнүүд жинхэнэ үнэн бурхан хин гэдгийг ойлгох ёстой байж. God gave Israel his law. Ингээд бурхан Израильчуудад өөрийнхөө хуулийг өгсөн байна. His perfect law. Өөрийнхөө төгс төгөлдөр хуулийг өгсөн байна. Just as Genghis Khan had given the Mongols the law. Тэгэхээр Чингис хаан одоо монголчуудад их засаг хуулийг өгсөн байдаг шүү дээ. God led them, even though they were small, they conquered great giants in the land. Тэгэхээр тэднийг яг тэр Палестинд очиход бол Палестин бол авраг биетнүүдийн нутаг гэж. Бурхан тэр авраг биетнүүдийг тэдэнд ялахад тусалсан. And God sent him powerful prophets to instruct them and to teach them in the way that they should go. Ингээд бурхан бас өөрийн ард түмэн Израильд хүчирхэг иш үзүүлэгчдийг илгээж тэдэнд жинхэнэ бурханы тухай заах хүмүүсийг явуулсан гэдэг. But the people of God had a problem. Гэвч нөгөө бурханы сонгосон онцгой ард түмэн тэр асуудалтай хүмүүс байсан. They kept going back to the Тэгвэл spirits. бүтлэхгүй улсууд биш. Яг нөгөө тэд уцаал нөгөө шүтээнүүдэд хуурамч бурхтад мөргөөд ирсэн. They kept going back to the gods of other nations. Тэд нөгөө Египтэд багтаа янз бүрийн бурхан шүтээн ингээд хадсан тэрэндээ буцаал юм болгон мөргөдөг. Gods that were not gods at all. Тэгээ эргэн тойрных нь улс үндэстнүүдийн янз бүрийн шүтээнүүдэд Израилийн ард түмэн ингээд автчихад байдаг байсан. They were actually demons that pretended to be gods. Тэгээд яг үнэндээ бол тэр бусад үндэстнүүдийн бурхтууд нь бол яг үнэндээ бурхан гэж өөрсдөө нэрлсэн чөтгөрүүд байсан. The Bible says in Psalm 106, Библиэлд ингэж хэлсэн байна. they even sacrificed their sons and their daughters to demons and shed innocent blood. They sacrificed to the idols of Canaan. Тэгэхээр Библиэлд ингэж хэлсэн байдаг. Охид хөвгүүдээрээ тэд шүтгөрүүдийг дахиж гимгүү цусыг усгсан. Кананы шүтээнүүдийг тагсан гэсэн. And in the New Testament we read the things which the Gentiles sacrifice. They sacrifice to demons and not to God. And I don't want you to have fellowship with demons. Тэгэхээр Библиэлд бас өөр тэгээд тагтаг юмсыг тэд бурхан бус харин чөтгөрүүдэд тагтаг гэж. Та нарыг чөтгөрүүдийнхээс хуваалцах болоосоо гэж би хүсэхгүй байна гэсэн. My friend, remember this. According to the Bible,
The spirits, the world of the spirits is the world of demons. За тэгвэл би та бүхэнд юу гэж хэлмээр байна? Библийн судлалын дагуу энэ бурхад гэж өөрсдөө нэрлээд байгаа онгод тэнгэрүүд гэж нэрлээд байгаа энэ зүйлс чинь яг үнэндээ бол чөтгөрүүд юм а гэж Библиэлд хэлсэн. And God says, stay away from that. Тэгэхээр бурхан та бүхэн тэднээс хол бай гэж бидэнд хэлсэн мэт. Many people today are interested in the spirits. Өнөөдөр олон хүмүүс онгод шүтээд одоо мөргөж дахиж байна. Many people today want to communicate with the spirits. Одоо хүмүүс өнөөдөр тэр онгод шүтээнүүдээс одоо хүсэлт гуйлт. Many people today make offerings to the spirits so that they can get some benefit from the spirits. Тэр одоо онгодоор өөрчлөлтөхийн тулд дахин өргөж байна. But those spirits are demons. Гэхдээ сая Библиэлд хэлж шүү дээ. Тэд бурхан гэж бодоод мөргөж дахин өргөд байгаа. Гэхдээ үнэндээ бол чөтгөр юм а гэж хэлсэн. Those spirits pretend to be God, but they're not gods. Яг үндэ бурханы дүрд тоглож байгаа чөтгөрүүд юм а. Яг үндэ бол бурхан биш ээ гэж хэлсэн. The Bible calls them deceitful spirits. Тэгэхээр Библиэлд болохоор бурхан тэдгэрийг бол мэглэгч What гэж хэлсэн. all they know how to do is to lie. They are expert liars. Тэгэхээр тэр мэглэгч сүнснүүд буюу мэглэгч тэр сүнснүүд нь худал хэлхээс өөр зүйлийг мэддэггүй ма тэд нар худал хэлэхдээ гарамгаа гэсэн байна. Centuries after God led his people to Canaan, his people began to forget God again. Нөгөө нэг далаа гатлаад ингээд игээдээс чөлөөлөгдсөн бурхны ард түмэн олон жилийн дараа бурхнаа мартсан. God's people faced doubts again about who God was. Тэгээд олон жилийн дараа бурхан гэж юу нэг хийм бэ гэдээ хүмүүс бүр эргэлздэг юм болсон байсан. Because they were threatened by nations whose gods seemed more powerful than their own God. Яг үгүй тэд нар иргэн тойрных нь хүчлэг үндэснүүдийг хараад эдний бурхан манайхаас хүчтэй юм байна гэдэг ийм бодолтой. They were threatened by the spirits. Тэд нар бас тэр янз бүрийн онгод шүтээнүүдээс айдаг гэж. So through the prophet Isaiah, God communicated again to his people important truths. Тэгэхээр өөрийнхөө ишүүлэгч Исаягаар дамжуулаад бурхан тэдэнд маш чухал зүйлийг хэлж өгсөн. And he told them that there was only one God in the universe. Тэдэнд энэ ертөнцид бол ганцхан бурхан байна гэдгийг хэлж өгсөн гэдэг. This is what he said. Тэгэхээр Исая номон дээр бурхан ингэж хэлсэн. Isaiah 42 verse 8. Исая номон 42-ийн 8 дээр I am the Lord, I am Yahweh, that is my name. In my glory I will not give to another, nor my praise to carved images. Тэгэхээр Библиэлд хэлсэн мэт дараа би бол эзэн. Энэ бол миний нэр. Би өөрийн алдрыг бусдад өөрийн магтаалыг сэлмэл хөргүүдэд өгөхгүй гэсэн. What are carved images? Тэгэхээр сэлмэл хөрөг гэж юу гэсэн үг юм бэ? Those are statuettes or examples of gods, and people bow down to them, or people make an offering to them. Манайх ямар нэгэн бурхан шүтээнийг хөрөгт хүмүүс мөрөгдөг тийм үү? Ямар нэгэн өргөл байц өргөдөг. But as the Bible says, what stands behind those images are demons. Тэгвэл Библиэлд хэлснээр тэдгээр шүтээнүүдийн ардтал бол уг чөтгөрүүд байгаамаа гэж Библиэлд хэлсэн мэт. So God says, don't share me with demons. I am the only one that counts. Тэгэхээр бурхан хэлж байгаа жинхэнэ цорын ганц үнэн бурхан чинь би байна. Тэр миний алдрыг энэ бусад бурхан биш зүйлсэд битгий өгөөдгөө гэж хэлсэн байна. 3 chapters later, he says again, I am the Lord, Yahweh, and there is no other, there is no God besides me. Ингэсний дараа бурхан бас дахин хэлсэн байна. Би бол эзэн. Өөр бурхан байхгүй. Надаас өөр бурхан байхгүй гэж хэлсэн байна. All the gods, all the spirit gods are not gods. They're simply demons who want to be God. Тэгэхээр хүмүүсийн бурхан гэж шүтэн гэж бодоод байгаа энэ бүх бурхнууд чинь бурхан биш ээ. Яг үндэ бурхан болохыг санаархсан чөтгөрүүд юм а гэж хэлсэн. But there's only one God. Тэгвэл ганцхан бурхан байдаг байх юм биш The үү? God of the universe. Энэ ертөнцийн ганцхан бурхан байдаг. The God of life. Амьдралын ганцхан бурхан байдаг. The God of light. Гэрлийн ганцхан бурхан байдаг. The God of love. Хайрын ганцхан бурхан байдаг. The God of power. Хүч чадалтай ганцхан бурхан байна. In Isaiah 45 verse 12 we read, I have made the earth. This is what God says. Тэгээд цааш нь Исая номон дээрээс уншиж үгүй. Бурхан ингэж хэлсэн байна. I created man on it. Тэгээд би дэлхийг бүтээж дээр нь хүнийг бий болгосон. My hands stretched out the heavens. In all their hosts I have commanded. Би өөрийн мотраараа тэнгэрийг дэлгээд тэд
makes an incredible claim here. Тэгэхээр Бурхан энэ дээр маш агуу тунхаглал айлдаж байна. He says, I commanded the hosts of the heavens. Бурхан гэж би бүр тэнгэрийг захирс, тэнгэрийн од иргэсийг би захирсан юм аа. In other words, he spoke the galaxies, he spoke the stars, he spoke the planets into existence. Өөрөөр хэлэх юм бол Бурханыг айлдмагц энэ бүх галактикууд, энэ бүх асар олон одон оронгууд бүгд бий болсон байна. What other God is there that has done that? Тэгвэл ингэж үгээ айлтгад ийм агуу зүйлийг бүтээж чадах өөр ямар Бурхан байгаа вэ? Nobody else. Өөр ямар ч Бурхан байхгүй. Nobody else could even claim that. Өөр ийм тунхаглал хийж чадсан ямар ч Бурхан дэлхий дээр байдаг. So through Isaiah, God gives his first proof that he is the only God. Тэгээд Исаи номон дээр Бурхан цорын ганц Бурхан бол би юм а гэдгийг харуулах хамгийн анхны баталгааг өгсөн байна. He created the universe. Би ертөнцийг үдээсэн юм а. He spoke it into existence. Намайг айлтгад ертөнц бий болсон юм а гэж. In a moment, the universe began. Намайг айлтгад хормын дотор ертөнц эхэлсэн юм а. Scientists call that today the Big Bang. Өнөөдөр болохоор шинжлэх ухаан дээр бол энийг бол их тесрэл гэж ярьдаг. They don't want to acknowledge that it was God who did that, but they recognize it resembles what the Bible says, how the universe began. Тэгэхээр тэд эрдэмтэд болохоор Бурхан яг хийсэн гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа боловч гэсэн яг үндэ Библиэлд хэлснээр тэ яг тэр их тесрэлт гэдэг их тесрэлийн хол гэж яриад байгаа нь Бурханы бүтээлийг ярьж байгаа. Dick Willems was a Dutchman who became a Christian and began to follow this God of heaven. За Dick Willems гэдэг энэ хүн байсан. Энэ бол анх Бурханд итгэдэг хүн байж. Гэвч нэг өдөр Есүс Христэд итгэсэн байна. In his country, that was not good, and they arrested him and they tortured him. Есүст итгэдэг гэдэг бол улсад нь хууль бус байж. Тийм учраас энэ хүнийг барьж аваад баривчлаад тэгээд нэрүүдэн шүүсэн байна. One day he was able to escape from jail. Нэг өдөр тэрээр шоронгоос одоо оргох боломж гарсан It түр. was the middle of winter. Тэгээд өвөл ид дундаа явжсэн. Дүн өвлийн хүүтнээр. And next to the jail was a frozen lake. Тэгээд яг шоронгийн гадаа бол юм мөсдсөн, хүлцсэн нуур байдаг So байж. he ran as fast as he can across the lake. Тэрээр одоо чадах чинээгээр хар удаараа тэр хүлцсэн нуурын дээгүүр But a jail guard saw him and ran after him. гівч хойгоо түүнийг хараад хойноос нь илдэн хөөж гисэн. Except that the jail guard fell through the thin ice and began to drown. Тэгсэн чинь хойноос нь хөөжсэн тэр хоёыг мөсөн цөмрөд доошоо ороод живж гисэн. What would you have done? Та нар яах байсан бэ? This was Dirk Willems' opportunity to be free, completely free. Дик Уильямсийн хувьд бол одоо зүхтаах сайхан боломж гарч штэ. They had tortured him, they had abused him, they had mistreated him. Тэр шоронгийн хойгууд нь түүнийг ирүүдэн шууд өндөр болгон түүнийг тамлан зовоодог байсан. If he went back to help the guard, they would probably take him back to jail. Хэрвээ тэр буцаж очиод тэр живж байгаа харуулыг аврах юм бол магадгүй тэр харуул түүний шорондоо буцаагаад хийчих. But Dirk Willems had understood the great love of God. Гэвч тэр Уильямс Бурхны хайрыг чин сэтгэлээсээ ойлгосон He had байж. understood what God had done for him. Тэр Бурхан өөрийнх нь төлөө юу хийснийг маш сайн ойлгосон байж. That God had given his own life for him. Бурхан өөрийг нь аврахын тулд амьд өгсөн юм а гэдгийг тэр ойлгодог байж. So he turned around and went back Тийм учраас тэр зог тусаад эргээд буцаад очсон. and saved the man from destruction. Тэгээд тэр живж өгчээсэн хүнийг аварсан. As a result of that, he was arrested again. Тэгээд тэр хүнийг авраад гаргаад ирж нөгөө хуйг He нь was барьж аваад tortured again. буцаагаас шорон тийгээд түүнийг дахин ирүүдэн шүүсэн. And finally, he was put to death. Тэгээд хамгийн эцэст нь түүнийг одоо алсан байж. How could you love your enemy? Та дайснаа хүртэл яаж хайрлах юм бэ? Only when you understand the God of love and accept his love for you. Зөвхөн Тэнгэрийн хайрын Бурхныг ойлгож иж та ийм зүйлийг хийж чадна. Jesus thought about that. Есүс Христ дайснаа хайрлах гэж сурсан. He said in Matthew 5, you have heard that it was said, you shall love your neighbor and hate your enemy. Тэр Есүс хэлсэн мэн. Хөршөө хайрал дайснаа үзэн гэдгийг та нар сонссон баха. But I say to you, love your enemies. Bless those who curse you. Do good to those who hate you. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайр.
та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. And pray for those who spitefully use you and persecute you, that you may be sons of your Father in heaven. For he makes his sun rise on the evil and on the good, and sends rain on the just and on the unjust. Тэгснээрээ та нар Тэнгэрт эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь тэр өөрийнхөө нарыг хормоо болоод сайн хүмүүстээр мандуулж, зөв болоод зөв бус хүмүүстээр бороо оруулах юм аа. In other words, God has no enemies. Өөрөөр хэлбэл Бурхан дайсан гэж байхгүй гэж байна шүү дээ. He has enemies, but he doesn't treat them like enemies. Бурхан дайсан гэж байж болох боловч Бурхан дайснуудаа дайсан шиг ханддаг юм байна. He blesses them just as much as if they were his friends. Бурхан дайснуудтай хүртэл найз шиг те ялгаагүй ханддаг байна. So Jesus kept saying, if you greet your brethren only, what do you do more than others? Do not even tax collectors do so. Тэгэхээр Есүс цааш нь үргэлжлүүлээ. Хэрв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал танад ямар шагнал байх юм бэ? Татвар хураагчид нүгэлтүүд хүртэл үнтэй адилыг хийдэг болсон. Therefore, you shall be perfect just as your Father in heaven is perfect. Иймээс Тэнгэрлэг эцэгт нь төгс байдаг шиг та нар төгс байна. Jesus Christ set a completely different standard on how to relate to one another. Тэгэхээр Есүс Христ бие биентэйгээ хэрхэн хандах тал дээр өөр шал өөр жишг тогтоосон It's биш. a standard that is impossible to fulfill unless you experience the great love of God in your Тэгэхээр heart. саяны Есүсийн хэлсэн сургаалыг биелүүлэхэд айгүй хэцүү байгаас гэхдээ хэрвээ та Бурхны хайрыг сэтгэлдээ ойлгож чадсан бол энийг биелүүлж чадна. And the problem is that most people do not know a personal God. It is impossible to love one's enemies without the love of God in your heart. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс Бурхантай дотн харилцаа байдаггүй. Зүрхэндээ Бурхны хайргүйгээр дайснаа хайрлах боломжгүй юм. Let me close with this story. За би тэгвэл хамгийн сүүлд нэг түүхийг танарт ярьж өгье. This is a recent Hollywood movie. Энэ бол нэлээд сүүлийн үед гарсан Холливуудын кино байна. I saw it on the plane going somewhere a few months ago. Би нэг хэдэн сарын өмнө онгоцоор нисэж байхдаа онгоцоор энэ киног үзсэн, онгоцонд явж байхдаа It's a story of an American soldier who enlisted during World War II, but he chose not to kill. энэ бол дэлхийн 2 дугаар дайны үед цэрэг татагдсан Америк цэргийн тухай кино. Тэр хэдий цэрэг болсон ч гэсэн хүн алахгүй гэж шийдсэн байна. He refused to bear arms. Тэр буу үүрхгүй гэж шийдсэн. He chose not to injure his enemies. Тэр өөрөө дайснаа хүртэлдээ гимдэхийг алахыг хүсэхгүй байсан. He also kept the Sabbath holy according to the Bible. Тэрээр мөн Библийн дагуу амралтын өдрийг ариунаар цагтдаг гэж. So his soldier friends, they all criticized him. They didn't understand him. Тэгэхээр бусад зэрэг түүнийг ойлгохгүй байсан чи юмтай байхаа түүнийг үргэлж доогож одоо шоглдог байж. They wanted him out of the army. Тэгээд хүмүүс энэ зэргийг түүнийг одоо цэргээс одоо цэрэглэр унаа цэргээс халагдаасаа гэж үзсэн. They couldn't understand why somebody would sign out to be in the army and then refuse to kill or refuse to bear arms. Оо бол хүний өдөөс дайсны өдөөс буудахгүй бол яах гэж тэр татагдсан юм бэ гэж хүмүүс. And he says, I came to help people, not to kill people. За тэгсэн чинь тэр цэрэг юу гэж хэлсэн бэ гэхээр би хүмүүст туслах гэж цэрэг татагдсан болохоос ш хүнийг алах гэж цэрэг татагдаагүй гэсэн бэ. Many thought that he was simply a coward. Олон хүмүүс энэ хүнийг бол наад чи зүгээр л болчихгоо итгээд гэж бодсон. That he didn't want to fight. Тэр зүгээр байлдаа тултаанаас айгаад байна гэж. But then they were fighting in the Pacific. За ингээд нөгөө цэргүүд чинь бэлтгэлээр дуусаад дараа гомбон талаа тулалдахаар явсан. They were in the Philippines. They were in Okinawa. Тэд нэр Филиппин тулалдсан, тэд нэр Японы Окинава арал дээр тулалдсан. And they found that whenever the fight was the fiercest, he went right into the fight instead of away from the fight. Тэгсэн чинь их сонин зүйл маань болохоор бүр тулалдан бүр ширүүсээ бүх зэргүүд зугатаж яхад ганцхан хүн л тэр ширүүн тулаан дээр тулааны дунд тэр талбараас хүнийг аврах гад And he went гүйдэг байсан. into the fight without any weapon. Тэгэхэд энэ хүн ямар ч гоо зэвсэг байхгүй тэр ширүүн галын өдөө сөрөөгөөдөг байсан. He went in to find
comrades that had fallen or had been injured to save them. Тэгэхээр тэр тулалдаанд ингээд шархтаа тэнд үлдсэн байгаа тэр цэргүүдийг аврахаар тэр гүйдэг гэж. They soon discovered that he had more courage than all of his friends who had weapons. Тэгсэн чинь удахгүй бүх цэргүүд ойлгосон. Бүү барьсан бүх цэргүүдээс илүү бүү бариагүй энэ цэрэг илүү зоригтой байна гэдгийг ойлгосон. Why would anybody do that? Яагаад ийм имийг хүн хийж чадсан бэ? Because he was activated by the love of God. Яагаад вэ гэвэл тэр зүрх сэтгэлдээ He Бурхны хайрыг мэддэг гэж. He knew a God of heaven who had run after him to save him. Тэгэхээр яагаад вэ гэвэл Библиэлд ирэхдээ Тэнгэрийн Бурхан хүнийг аврахын тулд бас өөрөө амиа өгсөн байдаг. He became famous in history because there was a fight with the Japanese in Okinawa. Тэгэхээр тэрээр нэг Окинава арал дээр болсон хамгийн ширүүн тулалдаад дэлхий дээр алдартай нэгэн болсон байсан. And it was a very fierce fight, and thousands of soldiers had lost their lives. Тэгэхээр энэ бол нэг ширүүн тулалдан байсан. Тэдний өмнө явсан дивизүүд маш олон мянган цэргүүд яг тэр одоо толгой дээр амиа алдсан байсан. And when the fight was the worst, and everybody retreated, this man stayed in the fight. За тэгсэн чи яг тэр хавцал дээр ширүүн тулаан болоод бүр ангид бүр хяар цогуулаад амьд байгаа хэдэн зүхтайхаа доошоо хавцлаасаа буухад ганцхан хүн тэр хавцал дээр үлдсэн гэдэг. Without any weapon, without any shield, Ямар ч тэр бамбаа байхгүйгээр with bullets whizzing by him constantly. Японууд өөдөөс нь бүр өстө маш шүүрэн шанах шиг галарч байсан. He kept looking for his friends who may have fallen. Тэр шуурган гал дундуур тэр шаргацсан байгаа найз цэргүүдээ Friends who were аврахаар injured. явж байсан. Тэрээр шаргацсан цэргүүдийг аврахаар явсан. And he kept rescuing them all through the night. Тэгээд тэр шөнийн туршид шуурган гал дундуур тэр найзуудаа олсон амьд байгаа хүмүүсээ чирээд доошоо болгосон. He saved 75 people single-handedly. Тэрээр ганцаархнаа нэг шөнийн дотор те 75 хүний шархтаа тэн дээр үлдсэн байсан 75 цэргийн амийг авсан. He believed in this great God. Тэрээр агуу бурхан итгэдэг байсан. And he kept praying through the night, "Oh God, give me one more, just one more." Тэрээр Есүс танд ертөнцийн танд залбирсан дахиад ганцыг аврахад туслаач гэж хүчнээ залбирэн. Let me save one more person before I get killed. Тэрээр нэг хүнийг аварчаа сэтгэл нь ханахгүй дахиад нэгийг аврыг гэж явсан. Actually, reports from those days say that he probably saved more than 100 soldiers. Гэхдээ яг үнэндээ бол тэр өдрийн цэргийн бүтгэл ёсоор бол энэ хүн 100 гаруй цэргийг аварсан гэдгийг бүтгэж үлдээсэн. And they were not all American soldiers. He even saved several Japanese, his enemies. Яг 75 гэдэг юм бэхээр яг үгүй үлдсэн хүмүүс нь тэр ганцхан өөрийнхөө цэргүүдийг авраагүй тэр Япон цэргүүдийг хүртэл өөдөөс нь буу шагааж исэн Япон цэргүүдийг хүртэл аварсан байдаг. This man's name is Desmond Doss. Энэ хүний нэрийг бол Desmond Doss гэдэг. Would you please change it? Okay. I knew this man. Би энэ хүнийг таньдаг байсан. He lived only a half-hour distance from our house about 15 years ago. Энэ хүн манай гэрээс нь 30 минут машинаар яваад очихоор тийм газар 15 жилийн өмнө амьдардаг байсан. My children learned from him. Манай хүүхдүүд энэ хүнээр заалгаж хүмүүжүүлж өссөн юм. He was strong in faith. Энэ хүн бол маш агуу итгэлтэй хүн байсан. He loved God with all his heart. Тэрээр бүр бүх зүрх сэтгэлээрээ Бурханд итгэдэг байсан. And he loved people with all his heart. Тэр хүнийг үнэхээр хайрлаж хүндэлдэг байсан. Because he had known the true God. Яагаад вэ гэвэл тэр жинхэнэ Бурханыг мэддэг байсан. And that made all the difference in his life. Энэ Бурханыг мэдсэн явдал нь түүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн юм. Which made the difference in many other people's lives. Түүний Бурханд итгэл нь олон зуун хүний амьдралыг бас аварсан юм. The Bible says, "For God so loved the world that he gave his only begotten Son, that whoever believes in him should not perish, but have everlasting life." За тэгэхээр Библиэлд хэлсэн. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн юм. Ингэснээр хүүдний итгэх хинч мөхөхгүй харин мөнх хантай болох юм. There's only one God.
цорын ганц бурхан байна шүү. And he gave himself for you and me. Тэр цорын ганц бурхан та биднийг аврах гад өөрийгөө золиослсон. There's only one God, Цорын ганц бурхан байна. and he knows you by name. Тэр цорын ганц бурхан таныг нэрээр чинь мэднэ. There's only one God, Цорын ганц бурхан байна. and he's interested in you personally. Тэр цорын ганц бурхан тантай зөвхөн тантай хувийн дотн харилцаатай болохыг He says in Jeremiah 33, "Call to me, and I will answer you, and show you great and mighty things which you do not know." Тэгэхээр Иремая номон дээр бурхан хэлсэн байна. Намайг дуудаач. Би чамд хариулж чиний мэдхгүй агуу хүчит зүйлийг би чамд харуулна гэсэн. I hope that for the next few days and next month in particular, we get to know this great God. За тэгвэл би та бүхэнд эх 5 өдрийн туршид мөн эх 3 сарын туршид хэрвээ та бүхэн үргэлжлүүл тууштай байж чадах юм бол энэ агуу бурхны тухай бидэнд сурах болно. Why does it matter to know the true God versus the many other gods the world has to offer? Тэгээд жинхэнэ үнэн бурхныг мэдхийн яагаад чухал юм бэ? Because only a personal God will lead you to a meaningful relationship with Him. Яагаад вэ гэвэл учир нь бурхантай дотн байх нь цорын ганц хайрлах арга зам юм аа. Because knowing that God will lead to life now and forever. Яагаад вэ гэвэл тэр бурхныг мэдэх нь өнөөдрийн амьдрал болон мөнхийн амьдралыг бидэнд бэлгэлдэг юм аа. Because knowing the true God will spare us from deceptions, from lies. Учир нь үнэн бурхныг мэдэх нь бид бүхнийг мөнхруулгаас, төөрөгдлөөс авардаг юм. And because what we believe about God will influence our family and our friends. Яагаад вэ гэвэл бидний бурхны тухай итгэл бишрэл маань бидний гэр бүл, анд нөхөд, найз, ах дүүст маань нөлөөлдөг юм. The Apostle John says, quotes Jesus saying, "This is eternal life, that they may know you, God, the only true God, and Jesus Christ whom you have sent." Тэгэхээр Есүс хэлсэн байдаг. Цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн хүү Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь юм а гэж хэлсэн байдаг. All right, take out your feedback cards. За ингээд та бүхэн энэ шар хуудасаа гаргана уу? Some of you have been filling that out already, Энэ хуудсыг аль хэдийн бүгэлдсэн хүмүүс бас байгаа баг. and some of you will need to finish it now. За харин зарим нь одоо бүгж дуусгах хэрэгтэй байна. The first question, evaluate how much you liked this presentation. What did you think of it? За тэгэхээр хамгийн ихнийх нь болохоор энэ семинар танд хэр таалагдав ба? If you thought that it was more or less, then circle number 4. Тэгэхээр хэрвээ та за яахантай байсан гэх юм бол тэр дөрвийг дугуйж болно. If you thought it was terrific, then circle number 6 or 7. Үнэхээр гайхамшигтай семинар байна гэж та бодсон бол 6 юм уу 7 дугуулаарай. And that next line, write something about this, a decision or a conviction that you have come to. Write it out in a few words. За үүний дараа харин өмнө өөрөө ойлгож авсан хамгийн чухал зүйл гэж бодож байгаа тийм зүйл байгаа бол тэрийгэ бичээ. And don't forget, if you have a question, write it in the back. За ямар нэгэн асуулт төрсөн бол харин ард дээр нь асуултаа бичээрэй. We are going to use these tomorrow night for the prize drawing. Бид нар маргааш өөрөө яг над шар картаар чинь суглаагаа явуулах болно. And after I finish tonight, the pastor will come with the registration cards and we'll draw names from the registration cards. Намайг дуусаад буусны дараа одоо суглааг мань явуулахаар пастор гарч ирээд явуулах болно. Do we have the pastor ready for that? За тэгээ суглааг явуулах хүн бэлэн үү? Yes. Okay, we have a basket. За суглааг явуулах хүн мань бэлэн болсон We байна. have the ushers that need to work with you. Do we have a child to draw a name from? За туслахууд бэлэн үү? Тэгээд энэ суглааны дотроос сугалж өгөх хүүхэд бэлэн үү гэж. All right. Let's do this. Before we draw the names, let's close with a short prayer. За суглаагаа явуулахаас өмнө бүгдээрээ залбирал хийгээд дуусгая. Please bow your heads as we pray. За бидний залбирах үед та толгоогоо
Бүхий л өгнө. Let's bow our heads and pray. Ингээд залбирцгаая. Father in heaven, Тэнгэрт аамен. thank you for giving us the opportunity to talk about you. Таны тухай ярих ийм боломжийг бидэнд өгсөн баярлалаа. Thank you for clarifying things in our mind. Бидний оюун ухаанд төөрөглийг арилгасан баярлалаа. Thank you that you are the God of love and the God of power. Та бол хайрын бурхан, хүч чадалтай бурхан гэдгийг мэдүүлж өгсөн баярлалаа. We pray that you accompany us home and that you bring us back together again tomorrow. Эндээс хараад орон гэртээ харих үед маань та хамт байж хамгаалж ивэж өрөөгөөрэй. In Jesus' name we pray. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Amen. Амен.